За ингээд хоёр дахь мим ревю эхлэх гэж байна. Тэгээд энэ удаа Монгол мимнүүдээр хийх болно. Өмнөхдөр хүмүүсийг арай илүү ойлгох юм болов гэд мемэ гэж хэлснээс болоод хилом дагуулсан. Би сая үзчихсэн чинь Harry Styles чинь дэжүү залуу шүү дээ. Зангааш маш. Амар од юм бил шүү дээ. Тэг амар би яагаад тийм амар өчргөө ганган хүмүүсэд амар тийм өөр юм хүмүүсэд томсаа бодж мутаад байгаа юм бол гэсэн чинь. Ялч амар од алдсан юм бил. Тэгээд icon өөрийг icon л болгож байгаа л тийм хурц шийдлүүд зөрөгтэй шийдлүүд чинь Prince, David Bowie, Michael Jackson, A$AP Rocky ч гэдэм үү зүгээр л яг тийм iconic хүмүүс л тийм үйлдэл хийдэг штэ. Jaden Smith бол icon биш шүү. За бичлэгэнд орцгоё. Baby you can call me swaggy. Baby you can call me swaggy. You can call me swaggy babe. Тэгэхээр энэ мимнүүд дандаа Монгол мимнүүд байгаа. Тэгээ би сануулж явахдаа хальт харцсан. Гэхдээ яг гайг байх гэж бодож байна. Мим үзэж явахдаа хүмүүс гэдэгтэй хамраасаа л гараад гэхдээ за мууг дагсан чинь хаанаас ч юм нэг могоо гарч ирснээр цовын чинь байцаа гэдэг хэлэх үед. Төрүүл залхасаар одлохий төрөд ард нь ирж үед. Өө энэ зүгээр скриншот маттаа би кроплог би залхуурцаа гэсэн. Мимнүүд одоо ингэж дэлгэцэн дээр гаргаж ирэхгүй зүгээр л гээл скрин рекорд хийгээл тэгээл. Эндтэй л өрөө үлээ те. Өх Univision хэл ханд шин. Монголд уус интернет хэцүү шттэ 3 дахь орны интернет амар хурдан байхгүй шттэ. Тэгтээ хүмүүс тэгээл хэдхэн жилийн өмнө ийм утастай байснаа мэдгүй одоо ингээл нэгнийхээ дүрсийг нэг 10 секунд хоцроод харчингуудаа уурлаа. Univision зээлээ. Жолоо ирж байгаа 5 минут үгээс хэртэл үхсэн байдаг амар секси байх гээл төний өргөж аваад орлоо шидсэн чинь пар мөргөөд үхээ. Орны хажууд партай хөөх юм болж. Чи яага ирэний нүдийг ухаж байгаа. Тэр чи миний хондан цагаан хурганы нүдийг ухсан заяа. Тэгвэл хоёр чоны маань нарсыг аншаад энэ бодггүй бар үгнүүлдэг юм тий. Яа ийм урт юм жоохон дургүй. Цонхон дээр урсж байгаа усан туслуудаас миний дэмжиж байсан ялагдчихгүй. Яа, харин интернет байхгүй ийм юмд л баясдаг байсан аахгүй юу? Монгол мемнээс үл үед ихтэй бүр амар илт сайжраад байгаа. Тэгээд яг өчрийг нь гайгүй олчлаа л да. Тэгээд сая нэг зүүр цэцэн үгээр амар олон юу болсон тий. Тостоо л ичд гарч ирэх таа юм. Одоо хүртэл ихтэй хомхоо тостой хоол эзнээс болж гардаг гэж боддог хүмүүс байгаа тий. Зөндөө байгаа тий. Хүүхдээ Гоку гэж нэр өгсөн чинь ачин жимийн байх үед. Яа одоо тэгтээ удахгүй K-pop нэр орж ирэх байх те. Тэгтээ яг өсвөр наснд амар K-pop BTS гэл амар хэрүүл хийж мэгэл үнч байжснаа тэгээд 19 20 хүрэл гай болчихлоо та. Чи надад краш хийжсэн над сэрүүлдэг. Яагаад бүтдгүй юм бэ? Та нар зөрөгтэй байл та. Крашийн тухай юм дандаа бүтлгүй байх юм. Амархан штэ. Can't say my grandkids this was Tupac. Tupac л биш. Шээс үрхээр нь би засах гэтэл шээс үедэд гарахгүй байх үед. Осроо миний амт ихтэй бүр даварцсан байл штэ. Эрүүлжүүлэхт орлоо гэж мөнгө гойж мэдсэн. Lecture teacher says your attendance will be counted by your diphtheria ажиллагаа. Мэдээ. Энэ бол сайн байж штэ. Тэр дүгж diphtheria авах гэж байдаг ч юм штэ. Монгол баавар. Чайжаад сатвш. Бүх тооч яач монголчууд инженер. Тийш даркэлж. Хичээхэд жидаа сэлмиг болсон 70 настай би ихч. Монгол ихчнэр гэхдээ ийм юм өрөөндөө тавьж чадахгүй хөө энэ орчуулсан юм байна. Чиний маач их сайн нэг ямар хэрэгтэй юм шиг санагдах. Юу бодж идэх юм бол доо. Охтыг килограммаар голж байж өөрсдөө сантиметр голгодог. 180 стэйшн дэртэй залуу харснаа. Баярлсан чинь өндрийн сантиметр биш гинэ. 180 см-аас дээш. Юутай бол ёо чигшээ. Өглөө шартаад өгөх гээд байхаар нь хойлж ууж болдгүй шүү дээ хэлсэн чинь.
Тэгтээ дэлцэн згүүж яваад орныхоо болон хөлийн зэгч руугаа зогчих үед. Мууны дууж энийг би харсан юм байна. Энэ заваа. Мууны дууж анх гэхээр дуугүй ижил доодох наарчих үед. Яач болдгоо ч ах шиг те. Одоо үедээ үзмэр яач болохгүй. Бүх буруу юм зөв юм бороо. Англи хэлний шинэ үгөөд 10 минутын дараа шалгана. Анги өгтөөд. Энд ихтэй бүр яг ингэдэг байсан. Банд нэрэн цээжлэхгүй хүмүүдэл өгтөөд нь нөгөө төлөний игнорт гэж хөөх. Одоо бодоход ихтэй яа манай 10 жилийн өгтөд бас амар юмыг давж туулсан. Юу одоо нөө феминистүүдийн имзэглээд идэг sexual harassment, bullying энэ бас tag life-ийг үзэж өссөн байгаа юм да. Би өөр ном шүү дээ. Энэ амар энэ бол энэ топ шоу. Энэ дээр бүр тэгчихээ гэсэн. Яг тэгтээ хай нэг амар ингээд жоохон ном уншдаг үсэчээд ном унших. Өнгөт зүгээр их удаж чаддаг ч. Согтууруулахында манай эртний өмнөх 4000 он бүтээгдэв. Манай эртний өмнө 4000 оноос өмнөх амьдарч ирсэн гэр бүлүүд. Happy. Харигч тэгтээ бас олон гэр бүл сүрээс багш. Яг сэтгэлээсээ бүх мэдрэмжийн үнээр нь бичтэл найз. Эм орж байгаа найзгаа ойлгож ил доо. Тэр чи одоо Facebook дээр эм ортлоо бичгтэрээ тулна гэдэг чи одоо бас нэлээ хүнд эм орлоо. Тэгэхээр яг тэр үед ингээд гоё ингээ хөөхөн бөөцөлөөд да гэт найзгаа эм оруулж заяа. Бусад орны шүдний яг нь манай орны шүдний. Энэ мим хараа ингээд им ironic гэж ярьдаг. Монгол хэлэн дээр болохоор өгөөдөл гэдэг. Өгөөдөл гэхэл амар өөр утгатай болчих юм. Ийм соёл бидний ахуй амьдралд байгаа амар ironic юмнуудыг яг ингэж ил гаргаж өгд юм байна. Expose хийж өгд юм байна. Тэгээд амар ер нь бол амар үр дүнтэй. Бидний итгэдэг мухар сөсөг мэсэг яг үүндээ ямар хөгийн инээдтэй юм болохыг ингээ харуулж чадах юм бол тэгвэл бас амар хэрэгтэй байна. Яг үүндээ нохоонд боож өгөөд нохоо яаж авах хүчдгүй. Нохооны хотоод гэж нэг сайн юм байна. Аав ээжүүд айлын тондоо юм тайлбах хамгийн багтай. Насны зөрүүний их бол их бах тий. Мат дээр унтаа цэртэл гинэ цаг нь ухарцаа идэг. Би ойлгохгүй юм л да би маттай ойлгодог гэсэн болохоор. Элаусэр 7 сарын 10-нд морин унах галаа. 500 кг юмны тохроод төрсэн царай удаас. Baby одоо бол царай гайгүй. Мятр 90 гар өдрөө минь хар гэх үед мятр 60 чи. Ээж авийнхаа ачийг нь харуулж байгаа, ачийг нь харуулж байгаа үед. Ээж авийнхан гаргаж байгаа царай өстэй юм, тэ. Гэтэ аав ээж нар хөрх ачаа хүлээж л идэв. Өөршөө өнтэй очиад ихэн өөршөө царайлаг байтал Монголд байхгүй үед. Гэн тийм ээ. Тэ тоглоом шүү. Нөгөө өөрөө л үгээ яах гэж орсноо мартаад шаах үед. Яа энэ хогийн мэдрэмж яг өөрийг яг хүний толгойд яг нэг юм хоёр дараас нь бодол төрдөгтэй нэг юм амар тэнэг бодол төнгөдөө тэрнийхээ араас чи тэнэг юм уу гэж яг өөртөө хэлдэгтэй. Тархинд яг хоёр хүн баг шүү. Шөнийн нэг цагт ээж хүнжил буцаа оролдож үе. Та нар одоо юм утасны зүйлд манайс бол компьютерээр чимээгүй тоглодог байсан шүү. Тоглож байгаад аав яг ингээд 0 орохгүй явангуудаа хөш чи унтаач гэдэг. Тэнгүүд нь заа гэж хэлжингүүтээ буцаад явангууд нь чимээгүй тоглож ийсэн аа. Яг ахаад нэг сэрх юм бол зүгээр жижи тэр чигтээ унтуул аз ахаад нэг сэрх юм бол зүгээр адреналин ялгарч малсраа зүгээр компьютероо бараг хүнжлэнд ороо хийх нь хоолгүй зүгээр павер ботны зүгээр арай гэж ганцаараа ичих багш цээжээрээ ичгээд байх үед. Гөө мимиг ойлгоогүй тэр доор нь бичиг байсан бичгийн байсан гайхаа. Багш нь мимиг нь шаана гэж хэлсэн юм байна чи. Мөнөн голлоос өлсөд нэг охин хоол хийгээд өггээд дуутлаа орж ирсэн очир зүгөө таач. Намайг эрт оцсон гэж магтчихвэж яг унтах гэж ийсэн би. Crash чинь шинэхэн зураг хийгээд чи зүрхт авах хамгийн ихэнд react хийсэн хүн бол stock гэдгээ баригч. Зүрх гоё юм зүрхийг бол хамаагүй хэрэгтэй. Найз залуудгаа хитрхи дотно болохоор Crash-ийн зургийг явуулаад энэ ямар вэ? Хөөрхий найз залуу. Яа энэ амартай. Яа. Бүрмэс хийж чадчихсан шүү. Өөрөөс нь оройт төрснийхээ төлөө амьдралдаа юу ч хийж бүтээг хөгшин гарыг хүндлэх ёстой болчихгүй. Ямар гоё шгнуур юм бэ? Өөрийгөө л хүндэлж эхэлтэй. Зурагт үзэж байгаад хоол хийж байснаа санах үед
Яа, энэ ихтэй бүр их болдсон шүү те. Яа, яг шууд орж ирсэн авч мэдрэмж. Ангаараа хам туслан дээр онгоноо гаргана гэж бодсон чинь онгоноо гаргаж. Ээж намайг зодоод би үлээ миний бокс үрдүүд. Яа, түр дайлчгаж чаддгүй те. Яа, урд өдөр нь хошноо умалцах гэдэг ингээ аймгуудаа шууд зугаац чадхаа болж идэр. Тийм ухарсус гэдэг. Янзын уцалчлаа гэж одоо дөрөвнөөс гараад ирлээ. Ээж нараад ямар новшоо өмсцээ чи. Ээж чинь одоо үе стил заяа. Энд ихтэй нөгөө нэг ээжээр хувцас авахулдаг гэж шоолдог эсрэг юм уу? Би бол юу гэж унших вэ гэхлээр залгасан салга бол салгасан шалга. Хөтөө цалтын дээр уйлж унж тусаад гинт хин гэдгийг санаад огцомсон бихтэй. Юу алдснаа хар. Тий энэ байхгүй амар инээжсэн нэг гинт өөл хүүхдээ очно гор дотроос хомолцсон өгөөтэй шууд дарклаа. Ээжийн болох нь хаана 30 гарчаад ажилгүй гэрээс гараа. Инээс би байж төө өглөө ороо хурааж гарав ажил үс. Энэ ахгүй яг одоо irony нэг гарч ирж байгаа шүү дээ. Яг үндэ ор хураалаг ажил үст нөлөөлөхгүй шүү дээ. Гэхдээ энд болохоор нөгөө нэг хизэнээс эхэлсэн юм одоо нэг хүмүүжүүлэх арга юм да мохор сүсгээр нөлөөлж тэгээд хүүхдийг одоо үүдний багаас нь хариуцлагатай хувийн зохион байгуулалттай болгохын тулд одоо тийм юмнуудыг мохор сүсгтэй холбогддог байсан тийм л одоо соёлын хэлбэр гэх юм уу? Жохон шашин мохор сүсэг орсон болохоор жохон сайд итгэхтэй эффектив үр дүнтэй баг. Тэгээд Монгол мемнүүд сайжирж байгаад баяртай байна. Ингээд цаашдаа улам мем гараад дахиад мем ревю. Дараагийнх нь ихтэй жоохон гадаад мадад юм холдуулаад хийнэ. Өнөөдөр бол иймэрхүү байна. Тэгээд яваас та нар мем үзэл гэдэг юм чинь нэг амар арзаатлын инээдгүй үстэй. Тэгээд жоохон өдөртэй бичлэг байсан болов уучлаарай. Мем ревю иймэрхүү байлаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа баяртай. Peace out.